би нэг сүүлийн 1 жил орчим зөв бичих дүрмийн лавлах байлгаад нэг төсөл хэрэгжүүлээд тэгээ одоо хэмжээ шилжүүлчихсэн удахгүй гарахын тэгээд тэрийг хийх явцад бас ер нь зөв бичих судлал гэж бас өөрөө бас байх ёстой байна. Тэгээд анхаарах ёстой байна гэдэг. Одоо би энэ жил бас зөв бичих судлал гэдэг нэг хэл дээр ажиллаж байгаа. Тэгээд тэрний брэнд юм ихтлээ хэлж байгаа. За интернет хөгжихийн хэрэгэл хэдний хэрэглээ дагаад ингээ өөрчлөгдөж за тэгээд өөр болж байна. За монгол хэлний хувьд болохоор энэ мэдээллийн их урсгал за монгол хэл бас тодорхой хэмжээгээр тохиолдох эвдрэх бас нөгөө талаар өөрчлөгдөн хөгжих нэгэн суурь нь бас болж байна. За энэ болохоор интернет орчныг хянах боломж муутай байдаг бөгөөд тэр хэрээрээ монгол хэлэнд бас нөлөөлж байгаа нь бас хяналтгүй тийм онцлогтой байдаг. За дараагийн салж. За зөв бичих судлал гэж юу вэ гэхний асуулт. За хэлний зөв бичих дүрм стандарт судалдаг салбарын төвчөндөө за аливаа авианы бичигдэх зөв бичих дүрмийн нийлбэр зохицыг зөв бичих зөв гэдэг бөгөөд энэ нь олон нийтийн хувьд заавал даган мөрдөж явах ёстой ийм хэм хэмжээ байдаг. Одоо замын хөдөлгөөний дүрм гэх шиг. За цахим орчны зөв бичих дүрмийн хэрэглээний хувьд өөрийн гэсэн онцлогтой байдаг. За тухайлх юм бол цахим орчны хамгийн ихтэй хэрэглэгчид хүүхэд залуус байдаг бөгөөд аливаа хүний зөв бичих чадвар нас хүс боловсролын байдал хүний зан гараашин бол нөлөөлдөг бөгөөд одоо энийг английн хэлжлэлээр кристаллын ажилласнаар мэдээж бүгд биш настай хүмүүс залуусаас илүү зөв бичихийн ардаа бичих хандлагатай байдаг. За ингээд энэ зөв бичих зүү гэдэг ингээ асуудал яригдхад зөв бичих зүү ба өсгийн дүрм гэсэн хоёр асуудал гэж яригддаг. За энэ бол хоорондоо ялгаатай асуудал. Тэгээ манайхын болохоор сүүлийн үед одоо за 1983 оны дүрмж дамжин сургууль тавьж бас 1983 оны өсгийн дүрмийн тавь гэж бас байдаг санагдчихэв. За ерөн чухал бичгийн хэлний зүй зохиолдоо болохоор за энэ яг нэр томьёоны тухайд нь болохоор за орсоор орфографи, францаар орфограф, за герман хэлээр Rechtschreibung буюу бас зөв бичих зүй гэдэг. За энийг бол монголчлох юм бол бүгдээрээ зөв бичих зүй. Харин өсгийн дүрм гэдэг нэр томьёоны тухайд болчихсон хаанаас юунаас үүссэн болон энэ авиа зүүн үсэг улсын хилшинжлийн нэр томьёо биш харин утга үсэгт ингэж одоо өөрөөр хэлбэл ханз үсгийн нэр томьёо байдаг үсгийн дүрм. За дараагийнх нь за эрж байгаа болохоор энэ тухайд мөн за сүүлчийн яг тийм үсгийн дүрм гэдэг тайлбар жишээ шавжийн зохиолсон монгол үсгийн дүрмийн тал бичиг байна. За шагжмаа энэ тал бичигтэй болохоор за хошуу гэж үг байлаад бол нохоо хошуу ба засаг захиргааны нэгжийн хошуу гэх мэт нь угтаа нэг үгийн салаа утгыг зориуд хүсээхэн ялгсан бичлэг цөөнгөө оруулсан байдаг учраас нэг осондоо өнөө үсгийн дүрм шиг зарчимтай болсон бөгөөд тухайн үгийн бүтэц хэлбэрийг ингэж алдагдуулах нь хэл шинжлэлийн үедээ сүлээ зөвшөөрөхөд журмдаг болж чадаагүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь үсгийн дүрм гэдэг нэр томьёог орфографи тунд хэлбэж хамааруулж өгөхгүй харуулж байгаа юм. Тэгэхээр одоо ч гэсэн би зөв бичих зөв үсгийн дүрм гэдэг хоёр өөр ойлголтыг холио хэлэх нь буруу юм. За зөв бичих судлалын одоо ерөнхий түүхийн хувьд бол за бидний хурдуудаа тэр заналтай түүхээд за зөв бичих дүрм гэдэг нь бол үгийг хэдэн зөв бичих тогтоосон нийтлэг стандарт өгөөд ер нь хэлний нийгмийн байдал ойлгомжтой байдлыг хангах чухал байдаг. За дундад зууны үеийн Европ болохоор бичгийн хэлний нийгмийн байдал сул байсан тул нэг үгийг олон янзаар бичихээр бол илбэг байсан. За гар бичмэн номыг худалдагчид өөрсдийн нутгийн аялагуу одоо ойлголтоор бичдэг байсан учраас стандарт тогтоогдоогүй байсан. За энэ байдал бол 15 дугаар зуунд хэвлэлийн машин бий болсноор өөрсдөө гэж өгсөн бөгөөд за ингээд хэвлэлийн технологи хөгжсөнээр ном хэмжээд одоо татаж за үгийн бичлэгийг нэг мөр болгох шаардлага уран гарч ирсэн байдаг. За ингээд сэрэг мандалт юу байсан гэхэд ихтэн хэлний дүрм зөв бичгийг судлах шинж тухааны үндэс тавигдсан гэж үздэг. За ялангуяа үндэсний хэлбэрийг тактик хэлнээс тусгаарлаа хөгжүүлэх явцад зөв бичих дүрм боловсруулах ажил бол бичигдсэн. За Францад 10 дугаар зуунд байгуулагдсан Францын академи нь хэлний дүрм зөв бичих стандартчлалд чухал үйл үзүүлсэн байдаг. За англи хэлний хувьд ч ялгаагүй 18 дугаар зуунд тал бичиг зохиогч Паскал Самуэль Джонсон зэрэг хүмүүсийн бүтээдэг зөв бичихийн стандартыг тогтоох гол их сурвалж болжээ. За 19 дугаар зуунд хэл шинжилгээ шинж ухаан болж хөгжихийн хэрээр
За орфографик бол системсээ судалж ирсэн. За энэ үед бол авиа зүү, хэл зүү, үгийн гардыг харгалзан зөв бичих дүрм боловсруулсан болсон байдаг. За дараагийн. За зөв бичих зүй орчин цаг. За орчин үеийн зөв бичих судлал зөвхөн дүрм тогтоохоос гадна технологитой нэг холбоотой болсон байна. Компьютер, интернет, за гар утасны хэрэглээ нэмэгдэх хэрэг, за автомат спел чекер, за хиймэл оюун ухаан суурьсэл хэл боловсруулалтад хөгжиж байна. За гисэн хэдий ч цахим харилцаанд товчлол ахын бос үсгийг нэмэгдсэн нь уламжлалт зөв бичих дүрмд бол шинэ зорилт болж байдаг байна. За дүгнэж хэлэх юм бол зөв бичих судлал нь бизнесний бичиг үсгийн үүслээс эхэндээ бөгөөд хэрэглээ хөгжил, за үндэсний хэлний төлөвшөл, тухайн судалгаа, технологийн дэвшил нөлөөгөөр за өнөө бүртээ тасгалгүй хөгжиж иржээ. За ирээдүйд ч гэсэн энэ салбар хэлний өөрчлөлт дижитал орчны нөлөөнд улам шинэ хэлбэрээр хөгжсөөр байх нь гарцаагүй. За одоо зөв бичих дүрмийн олон төрлийн гарын албатай бичих гахах зөв бичих дүрмийн судалгаа болмос байхгүй зүүн байдаг. За зөв бичих зүй ба интернет хэлшинчил одоо хоорондоо хэлбэн тухайд за зөв бичих зүй хэлний стандарт ойлгомжтой байдаг хадгалдаг бол за интернет хэлшинчил нь болохоор цахим орчинд бодит хэрэглээ тэр өөрчлөлтийг судалдаг. За интернетэд товчлол, латин гаалаг, эможи зэрэг шинэ хэлбэрүүд өргөн хэрэглэгдэж уламжлалт зөв бичих дүрмээс хазаах хандлага бий болдог. Гэвч энэ хэлний хөгжлийн нэг илэрх бөгөөд за судалгааны чухал объект болдог. За иймээс зөв бичих зүйн бол стандарт тогтоол за интернет хэл шинжилгээ түүнийг бодиттой хэрэглээтэй харьцуулан шинжилдэг тийм өөрсдөө харилцан өгөх юм шинжилгээ салбарууд юм аа. За интернет хэл шинжилгээ тухайд бол интернетийн нөлөөгөөр бий болсон хэлний шинэ найруулга за хэлбэрийг судалдаг бол шинжилгээ маань. За дараа хэлцэнтэй. За дараагийн. За цахим орчин ба зөв бичих зүй бодол яг одоо бидний одоо судалгааны хүрээнд авч үзэхэд бол цахим орчны харилцааг бол юм хоёр хэсэгт хувааж авч үздэг л дээ. За тэр нь болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тодорхой эдгээр журамтай хувь дүрм захирагддаг. За Монгол хэлний бичгийн хэлний хэмжээ хэмжээ зөв бичих дүрмийг баримтлах хэрэгтэй тийм албан ёсны харилцааны орчин. За нөгөөх нь болохоор одоо сайтд сэтгэж бичдэг юм нийгмийн сүлжээнд хүмүүсийн хоорондоо харилцаж байгаа одоо хурдан түргэн говийн зай бичих шаардлага шалтгаалсан тийм хэлний хэрэглээний тийм хоёр өөр ялгаатай тал байдаг. За энэ болохоор ерөнхийдөө за товчлоо ярих үед кирилл бичих үсэг болон одоо монголчууд ч бол одоо кирилл, латин, монгол бичих баг 3 бичих үсгийн хэрэглээтэй тийм албан гэж болно. За одоо жишээ нь юу гэх юм за сүсэг гэж үгийг сувсагч гэдэг юм уу. За ингээд хүн өөрийнхөө ярианы байдлаар ярианы хэлээр ингэж бичдэг. За энэ болохоор нийгмийн сүлжээний юм хэрэглээ болохоор сэтгүүл зүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хандлага. Тэгээд тэр нь болохоор албан ёсны сайтаар нөлөөлөд ийм хандлагууд ингээд гарч ирж байна. За ингээд тэр нь би жишээнүүд ингээд байж байна. За энэ бас ялгаа багхгүй энэ латин гаалгийн бас зөв бичгчдүүд бас нөлөөлдөг. Тийм. За энэ болохоор ингээд латин гаалгийн одоо стандарт байдаг бол тэр нь бас хэрэглэхэд бас хөвгтэй байдлаас бас мөрддгүү. За чинь тэр нөгөө герман хэлний унтаа тэмдэг хэрэглэхгүйгээс шалтгаалдаг. За одоо чинь сайн нэг юм мөнхөө гэдэг нэрийг одоо юм одоо янзаар бичиж байгаа ийм байдаг. За ингээд энэ нь бичих зүйн төгөөмөд алдаа бас ингээд явсаар бас зөв дуудах зүйтэй бас нөлөөлж байгаа юм тал харагддаг. Бичлэг нь ингээд дуудахтаа бас ингээд нөлөөлдөг. За ингээд бас товчсон үгээр бас нөлөөлдөг. За ярьснаа ингээд дүгнэе. За дүгнэлт буюу ингээд цааш нь хэрэг бай. За цаг хугацаа болон орон зайд авчуу цаг хугацаанд хурдан хэрэглэх хурдан түргэн харилцах хэрэгцээ давмгаардаг. За энэ болохоор хувийн харилцааны орчин ба албаны харилцааны орчныг ялахгүй. За ялахгүй байгаагаас болон олон нийтийн эдийн боловсрол тааруу байдал. За зөв бичих дүрмийн техникийн хэрэглээ ба за технологи ашиглах нь харьцангуй түгээмэл болоогүй. За сөрөг тал нь болохоор дүрмийн алдаад бичих нь хөвшил болж байгаа. За зөв бичих дадлыг төлөвшүүлэх шаардлагатай. За ийм учраас сургалтыг сайжруулах зөв бичих дадлыг хэвшүүлэх технологи ашиглах хэлбэл олон эрэг зүйлийг
бишүүлэх шаардлагатай байна. За хиймэл оюухны хөгжилч гэсэн зөв бичгтүүрийн хөгжлийг дэмжиж за алдаа засах стандартчлах сургалтын чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй өгч байна. За интернетийн хэл одоо net speak гэж хэлдэг. За энэ нь болохоор хөгжиж байгаа ч зөв бичгийг бол хадгалах, зөв бичих зүг бол хадгалах ёстой. За нийгмийн сүлжээ, мессеж, цахим шуудгийн хэрэглээ нэгтгэхээр хөгжсөн бичдэг. За алдаатай бичиг, кирилл, латин хойлох бичгийг түгээмэл болж байна. За энэ бол бидний стандарт ойлголцод бол бивэл эрсдэлтэй. За боловсролын болон хэл мэдээллийн байгууллагууд зөв бичих соёлыг бол түгээх шаардлагатай байна. За түүнчлэн цахим контент бүтээгч гэсэн зөв бичихийн үлгэрийг бол одоо зөв үлгэрийг бол олон нийтэд үзүүлэх ёстой. За Монгол зөв бичих талаарх судалгаа бас цаашаа дэлгэрэнгүй судлах шаардлагатай байна. За анхаарал хандуулсан баярлалаа.